Хүн төрлөختний түүхэн дэх хамгийн аимшигтай 10 явдал. Дайн гэдэг хүн төрлөختний хувьд хүсэж байх зүйл явж биш билээ. Хайртай дотны хүмүүсээ нэг л хормын дотор алдаж, дахин гуйгаад ч иргэн ирэхгүйгээр үрд явуулах болдог. Тиймээс олдсон цаг хором мөч бүрийг аз жаргалтай харамсахгүйгээр өнгөрүүлэх бидний хийж чадах цорын ганц зүйл мэт. Ингээд та бүхэндээ хүн төрлөختний түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн аимшигт үйл явдлуудыг танилцуулахаар бэлдлээ. 1. Чернобылийн гамшиг. 1986 оны 4-р сарын 26-нд болсон Чернобылийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт гарсан дэлбэрэлт нь маш их гар цохирол авчирсан суурил билээ. BBC агентлагийн мэдээлснээр уг дэлбэрэлтийн улмаас агаарт их хэмжээний цацар гэдэгт бодис тархсан гэжээ. Үүний улмаас 29 хүн газар дээрээ нас барсан боловч түүний хорт бодисын нөлөө өнөөгөр нь Украины ард түмнийг шаналгасаар байна. Элдв гажиг төрөлд бие физиологийн өөрчлөлтүүд оншин тодроогүй аимшигт өвчлөлүүд гээд тоочоод баршгүй. Түгээр чүл барам эрдэмтэд хорт цацрагийн нөлөө 800 жилийн турш үргэлжлэн хэмээн үздэг. 2. Совдон эргийн дайралт. 1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Японы агаарын хүчин Америкийн нэгдсэн улсын Хавай мужийн Совдон эрэгт агаараас цохилт өгч асар их хохирол учруулсан билээ. Японы 350 бөмбөгдөгч онгоц гэнэт дайралт хийж Совдон эрэгдэх Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн баазыг бүхэлд нь устгасан юм. Үүнээс үүдэн 2000 хүн амьд үрдэж 1178 хүн шархагдсан байна. Улмаар үүний дараа Америкийн нэгдсэн улс нь дэлхийн 2 дугаар дайнд татагдан Совдон эргийн хариуг барьж Япон улсад цөмийн бөмбөг хайсан нь өдгөөж түүхэнд үлдсэн хизээ дарилшгүй хар мөр үлдээсэн юм. 3. Дэлхийн 1-р дай. Энэхүү дайн нь 1914 оны 7-р сарын 24-өөс 1918 оны 11-р сарын 11 хүртэл Европ төвлөрсөн маш том дайн билээ. Үүний улмаас 16 сая гаруй энгийн ард иргэд цэргүүд амнасаа алдаж дэлхийн хамгийн том хүчнүүд хуваагдсан юм. Дайн үүсэх гол шалтгааныг Австро-Унгарын хаан ширээ залгамжлагч Франц Фердинандын 1914 оны 6-р сарын 28-ны анхлагтай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байдаг. 4. Дэлхийн 2-р дайн. 1939-өөс 1945 он хүртэл үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахны томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрлөختний түүхэн дэх хамгийн аимшигт дайн гэгддэг. Энэ дайнд улс орнууд хоёр хэсэг хуваагдсан нь холбоотнууд болон тэнхлэгийнхэн байлаа. Германы талд тулдж байсан Итали, Япон болон бусад улсуудыг тэнхлэхийн гүрнүүд, харин тэдний эсрэг тулдж байсан зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс, Англи, Хятад улсуудаар толгойлуулсан эвслийг холбоотнууд гэдэг байжээ. Дайны улмаас 50-аас 85 сая хүн амиа алдсан гэх тоо бий. 5. Вьетнамын дайн. Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 оны 4-р сарын 30 хүртэл үргэлжилсэн цустай юм. Коммунист дэвшлэр дэмжүүлсэн хойд Вьетнам, Америкийн нэгдсэн улс болон зүүн өмнөд Азийн орнуудаар дэмжүүлсэн өмнөд Вьетнамын талууд сөргөлдөн байлцсан билээ. 1973 оны 1-р сард энх тайвны гэрээ байгуулагдсан ч гэлээ харгистайн үргэлжилсээр л байлаа. Эцэстээ 1975 оны 4-р сард хойд Вьетнамын тал Сайгоныг эзлэн Америкийн нэгдсэн улс дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас сэргээ татснаар дайн дуусаж хойд ба өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн байна. Дайны өршөхөөр 3-аас 4 сая орчим Вьетнам, 1.5-аас 2 сая Лаос, Камбож, мөн 58 мянган Америк цэрэг амь үргэджээ. 6. Руандагийн иргэний дайн. Руандагийн иргэний дайн нь 1994 онд Дүү Африкийн Руанда улсын ерөнхийлөгчийн засгийн газар болон эх орончдын фронтын тунд гарсан дайн. Дайны улмаас 500 мянгаас 1 сая орчим цэрэг нас барсан гэх тоо байдаг. Руандагийн иргэний дайн бол хүн төрлөختний түүхэнд хараар бичигдэн үлдсэн аимшигт хядлагуудын нэг билээ. 7. Еврей хүмүүсийг олноор нь хоморглон устгасан явдал. 1933 онд нацист Германы хөнөөсөн еврей хүмүүсийн тоо тоолж баршгүй их юм. Учир нь тэд 3 еврей тутмын 2-ыг хөнөөж байсан гэдэг. Тэд өөрсдийн олзолсон еврейчүүдийг олноор нь хүн зууханд шатааж, эсвөгөөс олноор нь буудах зэрэг туйлын харгас аргаар хөнөөж байсныг гэрчлэх олон баримт түүхийн их сурвалжууд байдаг. 8. Боолуудын худалдаа. Америк төв нэгдснээс хойш 60 сая Африк эрэгтэй эмэгтэй балчир хүүхдүүдийг Атлантын далайгаар тээвэрлэн Европт авчран боолчилж худалддаг байлаа. Энэ ч мөн түүхийн худалснаа бичигдэх хар дарсан зүйдмэд аимшигт явдлуудын нэг билээ. Тэрчлэн Африкийн өнгөт эрсд боолуудыг тээвэрлэх хугацаанд
Хоолтой хоолгүй олон хоногоор морь мал мэт ажиж маш харигсаар боочилдог байсан ажээ. Үүний улмаас тэдгэр хүмүүсийн 3/1 нь амиа алддаг байв. 9. Ихэр цамхгийн сүрэл. 2001 оны 9 дугаар сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк болон Вашингтон хотуудад амиа золиослогчдын бүлэглэл дайралт хийсэн билээ. Улмаар энэ өдөр Аль-Каида бүлэглэлийн 19 террорист онгоцонд байсан 4 зорчигчийг барьцаалж 2 цагийн дотор ихэр цамхгийг сүрүүлсэн юм. Энэхүү дайралтын үеэр 3000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан нь дэлхийн нийтийг түгшээсэн аимшигт үйл явдал болж байлаа. Тэрхүү аимшигт үйл явдлын дараа амь өргөцсөн хүмүүс зориулан олон дурсгал баригдаж, эл өдрийг үндэсний дурсгал өдөр болгосон билээ. 10. Хирошимагийн дэлбэрэлт. Хирошима нь Японы хамгийн том арал болох Хоншугийн баруун хэсэгт орших Чигоку бүсийн хамгийн том хот бөгөөд Хирошима мужийн төв юм. Тус хот нь хүн төрлөختний түүхэнд атомын бөмбөг дэлбэрсэн анхны хот болж түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 дугаар сарын 6-нд Америкийн нэгдсэн улс Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан юм. Үүний улмаас 70,000 гаруй ард иргэд нас барсан харамсалтай түүх бий.